Монгол улс бол эртний динозаврын чулуутсан яс, сансар огторны нууцыг тээсэн солирын хэлтэрхийг палеонтологийн үнэт олдрын бүлгийн эртний хүн нүүдэлчин соёлын баялаг дурсгалт өв аривантай. Өнгөрснөөс бидэнд илгээсэн загтал үр хойштой хадгалан үлдээх мөнхийн өвийн гүүр болсон үзэн тухай өгүүлэх цаг хугацааны аялалд та бүгдийг урьж байна. Сууршмал соёл иргэншилтэй бусад орнуудтай харьц болгоод манай оронд музей хожуу үүссэн хэдий ч түүх соёлын янз бүрийн дурсгалыг цуглуулдаг, дэлгэн үзүүлдэг уламжлал олон зуун жилийн өмнөөс үүсэн хөгжлийн өрмөц замыг дуулж иржээ. Манай оронд тухайн үед одоогийн музейнүүдтэй яг адил зүйл байгаагүй ч гэсэн бусад улс орнуудын музейн түүхэнд холбогдуулж үзлэгтэй дүйх зүйл цөөнгүй байжээ. Тухайлбал 1586 онд халахын Автай сайн хан Төмөдийн хөх хотод очиж Далайлам Содном жамцтай уулзаж Монголын хувь заяаг даатган өөрөө очирван бурхныг залж иржээ. За манай музей нь саан өмөрхтөө 7000 гаруй одоо дурсгал хадгалж идэг. Анх одоо Автай сайн хааны төвдийн 3 дугаар Далай ламтай уулзаад одоо шашин залж ирэхдээ анх залж ирсэн гом гүрс хөөс за 13 нагтан зураг гэх мэтчлэн одоо түүх соёлын хосгүй үнд дурсгал зөвлөл үзүүлэгдэж үзэгчтэй хүртэл болгож байна. 1220 онд эхэзэн Чингис хаан суурийн тавьсан Хархором хотын туурин дээр Эрдэнэ зууг сүрлэг сайхнаар сүндэрлүүлэн босгосон нь энэ цагийн бидний ярьдгаар уламжлал шинчиллийг чадварлаг хослуулсан гайхамшигтай жишээ болон өнхөрчээ. 1585-аас 1587 онд гол зуугийн сүмийг анх байгуулж цааш хөгжсөөр Эрдэнэ зуу хийд нийт 62 сүм дугна 500 гаруй барилга байгууламжтайгаар сүндэрлэн болсон нь архитектур, уран барилгын давтагдшгүй хэв маягийг цогцлоож чадсан байна. Эрдэнэ зуу хийдийн ялгарх ёр бусын онцлог бол хан хэрмийг зөмбөрлөх шашны номын ёсоор 18 108 суврагтай билээ. Эрдэнэ зуу хийдийг 1587 онд амилуулан 18 ёслол хийхэд Автай сан ханы залж ирсэн буурхад мөн ховор эрдэнэсээр бүтээж оройд нь бадмарг шигдгсэн бурхан багш бурхны шашны улааны болон шармалгайтны ёсны урсгалын аль алинаар нь шүтэгдэн ирсэн очир дараа Бадам самбава зэрэг шүтээнийг салж байсан нь энэ цагийн музейн хойморт үнэт үзмэр болон заларч байна. Автай сайн хааны гэрийн бүр бас энэ Эрдэнэ зуу музей хашаанд байдаг. За Автай сайн хааны гэрийн бүрийг Оросын одоо судлаач Познер 1577 онд үзэхдээ энэ 45 метрийн голчтой 1700 үнэтэй 8 багантай энэ Автайн гэр бол асар том гэр. За энэ Автайн гэрийн дэрэгдвэл одоо монголчуудын ердийн гэр бол тоглоом шиг Автайн гэрч дотор орж үзвэл хойморт нь Автайн одоо сэнти хоёр талд нь шадар түшмэлүүд за бас бус одоо жижиг бурхдуудыг байрлуулсан одоо эртний нэгэн музей гэж одоо төрслөн бичиж үлдээсэн байдаг. Орон хийдүүд тухайн үедээ ард олонд музейн үүрэг гүйцэтгэж байсан нь цөөнгүй. Музей хэмээх гадаад үг монгол хэлний үгийн санд хараахан орж ирээгүй тэр цагт их соён гээрүүлэгч, яруу найрагч, говийн догшин ноён худагт дансан арвжаа, үзмэрийн сүм буюу Гевадын арвжаалан хэмээх сүмэн байгуулан энэ нь мөргөлчин, сөсөгдөнгүүд, адарчин, аянчин, жинчин олны сорж ирдэг хөлтэй газрын нэгэн болсон нь Идүгэгийн хамрын хийд юм аа. Ноён худагт арвжаа 1821 онд өвөр хамрын ууланд арав найлан шүншгэлсэн нэг хийд мөргөлийн гол дугнаас гадна хоёр сүм дүүрэн 9 жингийн судар бүхий сан хүүхдийн датсан үзмрийн сүм байгуулсан тухай арвжаа судлалын төвийн Цагаан дэрэм, Бүрнэ, Баатар, Дахилч Алтан гэрэл нараа ярьд юм аа.
олон газрын эрдэнийн чулуу, уран даргачуулын ховор нандин бүтээл, эмийн өвс ургамал, шавнараас нь ирвсэн өргөл хишиг бэлэг дурсгалыг тусгай тайлбар бичгтээ дэлгэн тавьж ирж очих олонд үзүүлдэг өрмөц музей байгуулжээ. Тус бүрдэн 3 жангийн 2 сүмэн ном, бурхан бусад зүйлээр дүүрэн байсан. Ойролцоогоор тэр үед 10,000 гаруй үзмэртэй байсан гэж дурссан байдаг. Мөн Очирвааны хувилгаан, эзэн богд Чингис хаан гэдэг монгол зураг, Манжин хаанаас бэлгэлсэн бурхан, Далай ламаас бэлгэлсэн Сахиус зэлтэн дэлгэн олонд үзүүлж байсан нь яриан байхгүй музейн үүргийг гүйцэтгэж байсан байна. Гүлтгэн чулуун том хавтан дээр одоо үзмрүүдээ тавина, тэнд нь зул мул бариад гэрэл гээгээ цацарч яадаг гэсэн гэдэг юм. За музейг бол олондоо хүргээд тайлбарлаж өгдөг. 2 одоо тайлбарладаг хүн тэдрийг бол гонир гэж нэрлэж байсан байгаа. Тахилч Төдөвгүйн дурсанаар нүүдэлчдийн музей хизээч нүүхэд бэлэн байжээ. Үзмрийн сүмийн хойно том хүрдний ард нууц хаалга байсан бөгөөд арын үзмэр хадгалах өрөөнд бариултай, зөөж ажих зориулалтай олон арван авдар байсан гэдэг. Тахилч онгойн үед цагаан хөлт хятадууд давтлан айсуу чимээнээр сүмийн бүх бурхан тахилыг тэмээн дачаалж нуусны ачаар эсэм мэнд авч үлдэж байжээ. Энэ жишгээр 1938 онд тахилч Төдөв улаан ховсгалчид ирэх сургаар бурхан тахилаан тэмээн дачаалж уул хөдөөд аваачиж нууснаар эсэм мэнд авч үлдэж өнөө бидний үед музейн хоймор чимсэн үзмрүүд болжээ. Монгол орны 408 зохист оршин байсан 700 гаруй сүм хийдийн зөвхөн нэгний тухай өгүүлэхэд ийм бөгөөд 1938 оны улагчин өхөр жилийн улаан ховсгалчдын хөнөөлт шуурга ямар их эрдэнэс үнэт зүйлсийг сүйтгэж ямар олон эрдэмт мэрэгдийг хамаргалан хөнөөж вэ гэж бодхоос гол харлам баргри ламтан амцэг дор чамбын цогцлоосон онгийн гор хүн хийд югзэр худагтын үүсгсэн ховор ан амтны хүрээлэн чойжин лам ловсон хайдвын бүдээж богдгэгэн аргамайлсан чойжин лам хинсүм данхор манзус ширим сүүлчийн дүрийн бүтээсэн манзус ширин хийд өндөр гэгэний сэтгэл оюуны чулуун сэлбэр мэт бүтээлийн аглагын орон төвхөн хийд энэ бүхэн үзэж ханашгүй музей судалж баршгүй эрдэнэс юм аа. Нүүдлийн соёл иргэншилтэй байсан бидний хувьд өөрсдийн түүх болон эд үлгийн зүйлийг цуглуулах, хадгалах тал дээр учир дутагдлаа явж ирж, Монгол орноос олдсон мөн Монголын түүхтэй холбоотой олон нандин зүйлс дэлхийн олон орны музейн сан хөмрөгийн асар үнэтэй үзмрийг бүрдүүлдэг. Энэ болохоор орчин цагийн байнгын үйл ажиллагаатай өөрийн орны музей байгуулах нь боловсрал, соён гэгээрл, шинжлэх ухаанд маш их ач холбогдолтой байсан. Ингээд би та бүхнийг Монголын өнөө цагийн музей өдгөөгөөс 100 жилийн өмнө үүссэн тэр цаг хугацаагаар аялуулъя. Музей гэдэг нь грекийн маусин буюу урлагийн бурхтын сүм гэсэн үгнээс гаралтай. Түүхэн хөгжлийн аваад үзвэл нийтийн тооллын өмнөх 6 дугаар зуунаас эхэлтий гэж үздэг. Музей гэдэг нь эхэндээ хувь хүмүүсийн одоо ховор нандин идэвхтэй зүйлээ цуглуулж, хадгалж олон нийтэд үзүүлэх сонирхол хэрэгцээн дээр үүсэж бий болоод хөгжин сэтгэлсээр өдгөө шинжлэх ухааны нарийн мэргэжил салбар болон хөгжсөөр байна. Монгол улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжихдээ зэрэгцэн музей хэмээх соёлын орон зайн томоохон салбар үүдэн нэх эхлэлийг тавьжээ. Бидэнд мэдэгдэж байгаа баримт мэдээллийн хүрээнд анх 1921 оны эцсээр Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд жич хүрээлэнгийн газар Дэлхий дахины улсын бичиг судрын самба музей хэмээх зүйл бүрийн сонин зүйл хурааж олон хүн үзэж танихад тустай хэмээн хүрээлэнгийн дэргэд музей байгуулах ажлыг төлөвлөж 13 жилийн турш музейн эд зүйлсийг бүрдүүлж байр савыг хайсаар орчин цагийн Монголын музейн түүх эхэлжээ. Тэгэхээр анхны музейг бол Судар бичгийн хүрээлэн гэж одоо тэр үед нэртэй байсан.
эрдэм шинжилгээний байгууллага өнөөгийн шинжлэх ухааны академийн дэргэд байгуулсан гэсэн үг. Музейг байгуулах бэлтгэл нэлээдгүй цаг хугацааг өнгөрөөж байгуулагдахдаа богд хааны голын ногоон ордныг түшиглэн анх удаа бий болсон бөгөөд анхны харьяалан эрхлэгч нь Оросын судлаач Лисовский байсан бөгөөд ердөө 2 оронтой тоогоор үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Содрог бичгийн хүрээлэнгийн дэргэд хожимын номын сан, музей, архивын эхлэл тавигдсан бөгөөд тус хүрээлэнгийн анхны дарга онход Жаминд музейг давхар хариуцуулжээ. Анх музей байгуулах үед содрог бичгийн хүрээлэнгийн цаашдын хөгжлийн гол үзэл баримтлал болсон эрхлэх үйлдвэрийн товчоо хэмээх хөтөлбөрийн тусгай ангийн 1-р Монгол улсын музей байгуулж харьяат орон газрын байдал төлөв төмөн бодис ба ард олны ахуй байдал бүхнийг үзүүлэн Монгол улсыг танин мэдхүйд бэлтгэн хадгалбаас сагнаа. Улсын музейн доторх ангиудад төмөн бодисын анги, археологийн ба их түүхийн анги, эд боловсруулах ба хөдөө аж ахуйн анги, этнографийн анги гэж бүтэц зохион байгуулалтын хувьд төлөвлөсөн бөгөөд музейн сан хөмөргийг бүрдүүлэх зорилгоор 1500 лам мөнгийг баталж жил бүр мөнгийг нэмэгдүүлэхээр тогтжээ. Музейн сан хөмөргийг бүрдүүлэхэд хүмүүс хувь цуглуулга ба эдэлж хэрэглэж байсан зүйлсийн сайн дураараа өгөх, хайж явж бүрдүүлэх, хээрийн шинжилгээний ангиудаас олдсон зүйлс, бусад байгууллагуудаас шилжүүлсэн зэрэг зүйлсээс бүрдүүлж байлаа. Байгалийн баялаг, өрмөц, нод чулуу, яс зэрэг зүйлсээс эхлээд хуучны бөөгийн онгод тахилгыг хүртэл хайж олж сан хөмөргөө бүрдүүлэхээр ажиллаж тал тал тийшээ өв соёлын эрэлд бидэрч эхэлсэн бөгөөд ургамал, амьтан, төмөн бодисын зүйлс, археологийн дурсгалууд зэргийг цуглуулж музейн сан хөмөргийг хэдхэн жилийн дотор 5-аас 6 мянган зүйл болгож чадсан байна. 1923-аас 29 оны хооронд зөвлөлтийн шинжилгээний 23 анги, содрог бичгийн хүрээлэнгийн 16 удаагийн судалгаа сурвалжлах анги, хамтарсан 41 анги ажилласан байна. Эдгээрийн хамгийн томоохон нь Козловын удирдсан Монгол төвдийн шинжилгээний анги. Америкийн нэгдсэн улсын байгалийн түүхийн музейн Рой Чепмен Эндрюсын удирдсан 1922-аас 23 1925 онуудад явуулсан шинжилгээний ангиуд юм аа. Тухайлбал Эндрюсын анги Монголын музейд зориулан Монголын говьоос олдсон эрт галмын үеийн дурсгалууд, олон төрлийн чулуулагын зүйлс зэргийг өгөхөөс гадна өөр твийн амьтан ургамлын зүйлсээс Америкийн нэгдсэн улсаас илгээж байсан түүхтэй. 1924 оны 5 сарын 20-нд Богд хаан таалалд өгснөөр түүний эдүлгийн зүйлсийг Монгол Ардын Хувьсгалт намын 4-р их хурлаас бүртгэн авах тогтоол гаргаж түүнд байсан эдүлгийн зүйлсүүдийг ардыг гэгэрүүлэх яам, эрүүлийг хамгаалах яам, шашны хэрэг эрхлэх газар зэрэгт тараагаад зэр зэвсгийг нь болохоор цэргийн явдлын яамд хүлээлгэж өгсөн юм баримт байна. Тухайн үеийн ноёд язгууртнууд өөрсдийн үе удам дамжин ирсэн зүйлсээс гадна орон байшингаан хүртэл үн өртөггүй эсвэл маш хямдар өгч байсан сайхан жишээ Монголын музейн үүсэл хөгжлийн түүхэнд бий. Тухайлбал Эрдэнэ Жонон ван Ширнэн дамжин өөрийн байшингаан хямдар өгч, Сэцэн хан Намаан нэрэн өөрийн байр оронгоон бэлэг болгон өргөж, Далай Чонхор ван Цэдэн соном бичиг соёлын дурсгалуудаа, Сэцэн Чин ван Наянта өөрийн хадгалж байсан Данжуур ганжуурын хөлгөн их содруудаа, Дархан Чин ван Бунцэг цэрэн өөрийн дээдсийн эдэлж хэрэглэж байсан зүйлсийг музей байгуулахад өргөсөн түүхтэй. Өөрөөр хэлбэл Монголын музейн үүслийн түүхэнд хүн бүр нийгмийн зэрэг дэв ялгамж үл хамааран бүгд идэвх зүтгэлтэй хандаж байсны ачаар өнөөгийн бид бүхний тэмдэглэж дурсан буй музейн түүх эхэлжээ. Эрүүгийн ноёд язгууртнууд өөрийн улсын эрх ашгийг эрхэмд үзэж, өв соёл, эрдэм мэдлэгийг эрхэмлэж байсныг өнөө цагтаа харьцуулж харахад эсрэг тесрэг харагдана. 1924 оны 8 дугаар сарын 16-нд ардыг гэгэрүүлэх яамнаа содрог бичгийн хүрээлэнгийн гишүүдийн 7 дугаар хурлаар музей байгуулахад элдэв хураасан сонин зүйл үлэмж хэсгийг хадгалах орон байшингүй боогдож, саатагдах, үргдэх, эвдрэх,
хохирогдох нь үлэмж болсон учир Жонон ван Ширнэн дамдингийн хашаа байшинг худалдан авахар тогтоожээ. Музейн зүтгэлтэн нөхөд чармайн зүтгэсэн ч анх дугаар их хурлын өмнө амжиж нээж хараахан чадаагүйч судар бичгийн хүрээлэн хэр чадлааран оролцсоор ирсэн нь цөм зүйтэй сайшаалтай гэсэн дүгнэлт хадгалагдсан үлдсэн байна. Энэ үгэнд зоригдсон музейн анхны зүтгэлтнүүд чухам нийт нэгэн хүчийг нийлүүлж зүтгэн 1924 оны 12 дугаар сарын 25-нд төр засаг түмэн олныхон өмнө үе таалгаан нээжээ. Лесовский гэж тухайн үед судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан Оросын судлаач бас тухайн цаг үед нэлээд олон судалгаануудыг хийж явуулсан, Сардгийн хийдэд ажиллаж байсан, Хинтийн нуруунд ажиллаж байсан ийм хүн байдаг. Энэ Лесовский энэ кабинетыг удирдах, энэ кабинет дотор Чөтгөр хэмээх Дэндүв гэж хүн одоо ажиллаж байсан. За энэ Дэндүв бол анхны одоо энэ музейн үзмөрүүдийг бүрдүүлэх, сан хөмөргийг одоо баяжуулах, олон түмэнд таниулах энэ ажлыг хийж хожим одоо музейг албан ёсоор одоо өргөдөхөд тодорхой үүрэг гүйцэтгсэн ийм хүн. За Лесовский бол 26 онд нутаг буцсан. Түүний дараагаар Монголд ажиллаж байсан бас Оросын шинжлэх ухааны академийн ажилтан Симаков бол энэ музейн захирлаар ажиллаж эхэлсэн. За Симаков энэ музейд бол археологийн дурсгалууд бас их чухал одоо ач холбогдолтой юм гэдгийг ойлгож байсан. Дээр нь өөрөө бол Козловын экспедицэд хамтарч оролцож одоо хүмүүний язгууртны булшийг бол малтах арга зүй суралцсан байсан учраас 27 онд судар бичгийн хүрээлэнгээс анхны бие даасан экспедицийг бол ноён уулын дурсгалт газарт ажилуулсан. За энэ дурсгалт одоо малтлах судалгаар бол Симаков 2 одоо том язгууртны булшийг малтсан байдаг. За нэг нь бол сүжигтийн аманд байгаа одоо Козловын малтлах хийгээд хамгийн их дурсгал илрүүлж олсон 6 дугаар булшны хажуу талын 5 дугаартай булшийг малтсан байгаа. За тэгээ энэ дурсгалаас нэг сонирхолтой юм бол Козловын 6 дугаар булшнаас илрүүлж олсонтой ижилхэн одоо хятад бичээстэй аяга илэрч олцсон юм. За мөн одоо нэлээд олон тооны олдруу дэлгэн зүйлс гарсан. За эдгээр зүйлс бол Монголын одоо музейн одоо анхны бас үзмөр болж тавигдчихсан гэж үзэж болох юм. Одоо ч гэсэн Монголын үндэсний музейд энэ Симаковын илрүүлж олсон ноён уулын дурсгалын олдрууд бол дэлгэтэй байгаа. Улмаар сайшаата музейн сан хөмөргийг баяжуулах ажлыг эрчимтэй явуулж байсан ч тухайн үед Монголын нийгэмд хүчтэй өрнөсөн үзэл сурталын хан хэрэм нийгмийг хагаралдуулж анги давхаргын ялгаа бий болж 10 тонн зүүнт нэрэн хуваагдсан 1920 оны эцсээс музейн зорилго чиглэл алдагдаж хувьсгалт үзэл санааны болон ноёд феодлуудыг үзэн ядуулж шүүмжлэх хэрэгсэл болж хувирсан байна. Энэ цаг үед Улаанбаатар төдийгүй хөдөөр нутагт музей байгуулж ард олныг гэгэрүүлэх үзэл сурталыг түгээх хэрэгсэл хэмээн ойлгож байсны нэг нь 1925 оны эцсээр Улаастай хотод музей хэмээх үзэсгэлэнгийн хорооноос музей байгуулах санал гаргасныг ардыг гэгэрүүлэх яамд уламжилсан байна. Тус бичигт Улаастай хотын газар боловсон улсын нэгэн адил музей байгуулвас эцсва эдүгэгийн боловсролд үнэхээр сайн болох учраа тогтоон шийдэх хажаамуу хэмээн 5 зүйлийг тусгай хуудас болгон бичгтэн музей хэмээх нэгэн зүйлийг алив орон хот газар байгуулваасаа дэлхий дахины чимэг болгох төдийгүй аливаа ард түмний үзэгчдэд гэгэрэх боловсрохын охин манлай мөн болоо хэмээн зорилгоо тодорхойлж музей байгуулах зөвшөөрлөн авч байжээ. Мөн Сэцэн хааны ордонг Хинтээ аймгийн төвд музейн зориулалтаар ашиглуулахаар болсноор халахын дөрвөн хааны орд өргөнөөс ганц ордон нь өнөө хүртэл үлдэж хоцорсон түүхтэй. Нэг талаас сан эдгээр нь хилмигдүүлэлтийн хар шуурганы өмнө музей хэмээх зүйлсийг байгуулж амжсан явдал нь хожимын Монголын өв соёлын олон зүйлс устж үгүй болохоос баг боловч хамгаалж үлдээх үндэс болсон гэж ойлгож байна. 1929 оны байдлаар музейд нийт 2000 төрлийн 5000 орчим үзмэр сугалснаас гадна 8000 орчим хуудас ургамлын хатаамал сугалсныг бүрдгэн дансалж төрөл төрлөөр нь ангилан хувааж сэс үйлснэ нь музейн нэгдсэн сан хөмрөг хэрхэн бий болсныг харуулна.
Түгээрч зогсохгүй мөн оны эхний хагасын байдлаар жилд 5,000 орчим үзэгчид үзсэн нь музейн үйл ажиллагаа харьцангуй тогтмолж ажээ. Олонний анхаарлыг нэлээдгүй татах болсныг илтгэж байгаа юм аа. Улмаар 1931 онд хувьсгалын музейг Ардын хувьсгалын 10 жилийн ажил зориулан байгуулахаар эрчимтэй ажиллаж эхэлсэн нь анхны төрөлжсөн музей байгуулах үүд болсон байна. Хувьсгалын музейн үндсэндээ хожимын түүхийн музейн эхлэл болсон билээ. Хэд хэдэн хэсгээс бүрдсэн салбартай музей байгуулахаар 4-5 жилийн турш бэлтгэж 1931 онд Ардын хувьсгалын 10 жилийн ойгоор бэлэн болгож нээлтхийн Ардна базарыг анхны эрхлэгчээр нь томилсон юм а. Тухайн үед музейн эрхлэгчийн хэмжээнд ажиллах энэ чиглэлийн нарийн мэргэжилтэй хүн үгүй байсан бөгөөд улсын музейн захирлаар шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж байсан Нина Тубянскаяг ажилуулж байсныг дурдахад хангалттай. Шинжлэх ухааны хүрээлэнгээс хуучин сүм хийдүүд ордныг сэлбэн засах, музейн зориулалтаар ажилуулах, агуулга сав болгох, үзмэр цуглуулгаан найдвартай газар даатгалах, зөөх тээвэрлэх, устж үгүй болж байгаа сүм хийдүүдээс үзмэр цуглуулгаан татан авах, ховор мандин зүйлсийг тусгайлан хүн илгээж цуглуулах, хээрийн судалгаа шинжилгээний ажлыг багасга боловч орон нутгуудад илгээх ажлуудыг тасралтгүй явуулж өнөө бидний үед хүрэх үүдийг тавьсан юм а. Ухаан үед шинжлэх ухааны хүрээлэнг бүтэн 10 жил удирдан зохион байгуулж үзмэрүүдийг их хэлмэгдүүлэлтийн шуурганд устгуулж үгүй болголгүй авч үлдэж өөрөө 15 жилийн ялаар шийтгүүлж байсан Цамсрангийн дэндвийн алсыг харсан ухаан ноён нуруу эрдэм мэдлэг ухааны цараа ихээхэн чухал үүрэг гүйцэтгсэн билээ. Мөн улсын музейн дараагаар нийт 17 жил ажилласан Тамбарбжаагийн хувь нэмэрч асар их болохыг энэ 100 жилийн түүхэнд дурсан тэмдэглэх хэрэгтэй. Цамсрангийн дэндвийн шийдвэрээр үзэл сурталын хатуу шуурганаар хуучны эдүлгийн зүйлсийг устгаж үгүй болгохыг үрдэл болгуулалгүй хадгалан хураан авч үлдэж Шанхын хийдээс Чингис хааны цагаан сүлд Эрдэнэ зуугийн туурган дэх Абтай-сан хан тэргүүтний зургийг хуулбарлуулан авч байжээ. Богдын голын орд, Чойжин ламын сүм, Эрдэнэ зуу, Заяин хүрээ гандан хийдийг хэвээр авч үлдэх санал гаргаж Сэцэн ханаас Чингисийн дугуйн сүмийн хар сүлдийг авчруулж Номын сангийн баялаг сан хөмөрөг архивын баримтуудыг байж болох бүхий л боломж хүчээрэн авч үлдэхийг зорж ажиллажээ. Мөн Герман, Франц болон зөвлөлт улсад нарийн мэргэжлийн чиглэлээр нэлээд олон залуусыг сургахаар илгээсэн хожимын нэртэй эрдэмтэн Дүгүрсүрэн, Амьдан сүрэн, Хурлаад, Аюурсан зэрэг олон алдартан тодрон гарч салбар шинжлэх ухааны эхлэл тавигдаж музейн үндэс болсон шинжлэх ухааны мэргэжилтэн бий болсон юм аа. Монгол улсын музейн түүхэнд салбар музейнүүд байгуулагдсан нь соёл түүхийн өвийг хамгаалж олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд маш чухал алхам болсон юм. Тэртех 1940-од он эх орны дайны хүнд жилүүдэд ч гэсэн музейн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байсан юм. Иймээс ч орон нутгийн судлах музейнуудыг үе шаттайгаар нэмж үзмэрийн сан хөмөргийг улам баяжуулж байж өнөөдөр бидний бахарх болсон олон сайхан музейнуудын эхлэл түүхийг дурсаад тэр хүнд хэцүү цаг үед ч гэсэн музейн үзэл санаа, соёлын өвийг хадгалж үтгэхийн төлөө ажилласан тэр эрхэм хүмүүсийг бид мартах учиргүй маа. 1940-од оноос 1966 он хүртэл Монголын музейн хөгжлийн хувьд орон нутгийг судлах кабинетууд аймагуудад байгуулагдаж зарим салбар чиглэлийн музей бий болох эхлэл тавигдаж мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн үе байсан юм аа. 1952 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Маршал Жойвсонгийн музейг түүний эхнэр Гүндэг маад хариуцуулан 17 хүний орон тоотойгоор ажилуулахаар баталж өгч байжээ. Энэ үеэс орон нутгууд аймгийн төвүүдэд
орон нутаг судлах кабинетийг байгуулахаас гадна түүхэн дурсгалын болон хувьсгалын музейг төр засгийн анхааралд авч эхэлсэн нь үзэл суртал нийгмийн хөгжлийн тухайн үеийн бодлого зорилготой шууд уялдаатай. Тэр үедээ бол техникумын зориулалтаар баригдсан. Байшинд бол улсын төв музейг бол анх байгуулсан. Улсын төв музей бол түүх, угсаатны зүү, байгалийн одоо гэсэн хэсгүүдтэй анхны одоо том музей. Энэ дээр бол музейн зөвлөл гэж байгуулагдаад манай Монголын одоо намнан дорж, гэрлээ гуйд гэх зэрэг одоо нэртэй эрдэмтэд тэр музейн зөвлөлд зөвлөгөө өгж исэн тийм түүхтэй. Мөн энэ үеэс музейг шинээр байгуулагдсан соёлын яамд шилжүүлэн өгөх ажлыг эрчимжүүлэн улсын төв музей, шашны музей, богдын ордон музейн үзмөрийн зүйлс, үзмөр шинтгэх лаборатори, цуглуулгын фонд, орон барилга, эд хогшил, машин техник, орон тоо, төсөв төрөмгийн хамтаар соёлын яамд шилжүүлэхийг шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга жагваралд даалгасан сайднарын зөвлөлийн дарга Цэдэн-Балын гарын үсэгтэй тогтоод 1956 оны 6 дугаар сарын 8-нд гарснаар өнөө хүртэл музейг соёлын яамны харьяанд харьяалуулах болсон билээ. 1940-1960 онуудад хувьсгалын музей тэргүүтээ музейнуудын бүх үзмэрийн нэгдсэн бүртгэл акт үйлдэж, данс бүртгэлийг чамбариулж, Орос Монгол хэлээр тодорхойлолт хийх зэргээр музейн нарийн мэрэгжил шаардсан зүйлсийг өөрийн хэмжээнд хийж эхэлсэн үе юм. Энэ нь хожимын төрөлжсөн музей байгуулах, орон нутаг судлалыг хөгжүүлэх, бүртгэл мэдээллийг нягтлан сайжруулах, явуулын үсгэлэнгүүд гаргах, үзмэрийг алдаж устгахаас хамгаалах ажлын эхлэл байсан юм. Үнэн хэрэгтээ музейн хөгжил харьцангуй орхигдсон байдалтай байсныг музейн анх дугаар хурал дээр хэлэлцэхдээ тодорхой дүгнсэн байдаг. Тэрхүү дүгнэлтэнд музей бол бас тус улсын эрт хэдүүгийн хөгжил болон бүх дурсгалын зүйлсийг биеэр цогцлон үзүүлсэн үнэ бүхий газар болно. Музей нь дан ганц цуглуулах, хадгалуулах мэтийн архивын чанартай газар мэт байгаа нь дутагдaltaй. Музейн үзэлтийн зөвлөж зарчим журмгүй, утгалдуулан тайлбарсан нь сохихгүй. Музейн хөгжил улсын хөгжлөөс хоцорсон явдал туйлын дутагдaltaй хэмээн дүгнсэн ба тухайн үедээ хаалттай байдлаар Чойжин ламын сүм музейг 1942 онд байгуулснаар төрөлжсөн музейн эхлэл тавигдан өргөжих болсон байна. Сүмийг Чойжин лам Лувсан хайдав буюу 8 дугаар богдын дүүд одоо Лувсан хайдавт зориулан 1904-өөс 1908 онд одоо шашин номын үйлдэл хэрэгт бол зориулан бүтээсэн байдаг. Ингээд 1908-аас 1930-ад оны сүүл хүртэл бол 250 орчим хурлын ламтаагаар бол шашин номын үйл ажиллагаа эрхэлж байсан. Ингээд одоо манай улсад шашны талаар баримтлсан хатуу бодлогын улмаас тухайн үед бол сүмийн үйл ажиллагааг хаасан байдаг. Ингээд ерөнхий сайд амар Маршал Шойблсгийн шийдвэрээр за мөн одоо манай судлаач эрдэмтэд музей болгох нь зүйтэй юмаа гэд энэ шийдвэр бол бас гарсан байдаг. Ингээд 1938 оноос 61 он хүртэл бол зөвхөн одоо Монгол улсад ирсэн гадаадын тусгай зочид төлөөлөгчдөд үзүүлдэг тусгай музей ингэж чиглэлээр ажиллаж байгаад 1961 оноос одоо олон нийтэд нээлттэй музей болсон. За энэ хоорондоо Чойжин ламын сүм музей, шашны түүхийн музей, улсын музей, музей удирдах газар зэрэг байгууллагуудад бол харьяалагдж байсан. Ингээд 2001 оноос Чойжин ламын сүм музей бие даасан одоо юм музей болсон. Музей нь одоо Монгол улсын хосгүй үнэт үзмөрүүд хадгалагддаг өндөр гэгээн зан базрын мутрийн болоо сургууль хийц тэргүүтээ 6000 гаруй үзмэр за түүнээс гадна дурсгалт барилгын цогцлбор чуулган гэдгээрээ бол манай музей бол онцлогтой юм аа. 1952 онд хувьсгалын музейн бүх үзмэрийг тоолж үн хөлс хаанаас ирсэн зэрэг бүхий л байдлыг тодорхойлоод нийт 117 мянган төгрөгийн үнэлгээтэй 9589 эд үлгийн зүйлс байгааг бүртгэжээ. Өөрөөр хэлбэл энэ үеэс музейн эд үлгийн зүйлсийн аюулгүй байдал бүртгэл мэдээллийг ихээхэн анхаарч эхэлсэн нь хожимын музейн үйл ажиллагааг өргөдөхөд чухал хувь нэмэр болсныг түүх гэрчилнэ. 1956 оны музейн нэгдсэн тооллого бүртгэлээр гэрэл зураг, тосон ба усан будгийн бүтээлүүд, Монгол урлалын зүйлс, хувцас сунар, цэргийн зэр зэвсэг, түүх археологийн дурсгалууд, палеонтолог, зоологийн үзмэрүүд, мөнгөн эдлэл, соос, мөнгө, бурхны дахил, хурал намын хэрэглэл, гадаадын бэлгэсэлт, бусад зүйлс гэсэн төрлөөр үн ширхэг тус бүрийн бүртгэн улсын музейн тайлбарлагч Наваанд хүлээлгэн өгсөн байна. Мөн оны 4-р сард улсын төв музейн дэргэд үзмэр худалдан авах комиссийг байгуулж ховор чухал үзмэр сэлтийг авах тухай хуралдан шийдвэрлэх болсон байна.
Өөрөөр хэлбэл хожимын мэрэгжлийн зөвлөлийн их үндэс тавигдаж яа гэж ойлгож болно. Музейн үйл ажиллагааг өргөдгөх, үзэгчдийн тоог нэмэгдүүлэх, төрөөс анхаарал тавих, үсгэлэн байнга өөрчлөн сольж сонирхуулах зэрэг ажлыг эрчимжүүлснээр Сүхбаатар Чойвсангийн болон Улсын түүхийн музей 3-ыг 1949-1950 онуудад нийт 100 орчим мянган үзэгч үзсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн үеийн хүн амын 10% нь үзсэн гэсэн үг юм. Энэ үед 1956 онд байгуулагдаж шинээр тогтчулж ашиглалтанд орсон Улсын төв музейгээс өөр бие даасан байр савтай, зориулалтын агуулга савтай музей байхгүй байлаа. Харин Монголын музейн түүхэндх томоохон сэргэлтийн үе нь 1960 оны дунд үеэс эхэлсэн юм а. 1965 оны 3 дугаар сарын 31-нд Дүрслэг урлагийн музейг байгуулах тогтоол гарснаар олон жилийн турш дуншиж үзэл суртлын хүлээсэнд боогдож байсан бие даасан урлагийн музей 1966 оны 7 дугаар сарын 23-нд нээлттэй хийж байгуулагдсан нь дараагийн төрөлжсөн музейнүүд бий болох үндэс болсон билээ. Анх 1965 онд Монголын орчуудын эвлийн хороо санаачлаад нэлээд том хэмжээний үзэсгэлэн гаргасан. Энэ үзэсгэлэнг тухайн үеийн намын төв хорооны улс төрийн товчоог уурж авчирж ирж үзүүлээд ингэж уурж авчирж ирж үзүүлснээр нам төрийн тэргүүн сэдэн бал дарагт энэ бол маш их таалагдаж сэтгэл нь хөдлөөд ер нь энэ үзэсгэлэнгээ цааш нь Монголын дүрслэх урлагийг сурталчилсан, таниулсан юм музей болгоул зүгээр юм уу гэсэн тийм санал зөвлөгөөг өгсөн байдаг тийм. 1972 онд музей удирдах газрыг музейн боловсон хүчнийг бодлогоор хангах, арга зүйн зөвлөгөө, тусалцаа үзүүлэх чиг үүрэгтэйгээр дахин байгуулсан бөгөөд тус газраас хэд хэдэн асуудалд онцгой анхаарах болсон юм. Юуны өмнө музейн болон соёлын өвийн эрх зүйн бичиг баримтыг боловсруулах, шинэ стандарт зориулалтын музейн байр барилгуудтай болох, боловсон хүчнийг системтэй бэлтгэх, өндөр хөгжилтэй орнуудын музейн туршлагыг авч хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, музейн сан хөмрөгийг баяжуулах, орон нутгийн музейг өргөдгөн байгуулах зэрэг томоохон ажлуудыг эрчимжүүлж эхлүүлсэн байна. Үнэхээр 100 жилийн хугацаанд бол музей удирдах газрын удирдах ажилтнуудыг бол дурсахгүй байх нь аргагүй. Өөрөөр хэлбэл 1966 оноос 1990 он хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Монголын музейн сэргэлтийн алтан үе байсан гэж дүгнэж болох юм. Музейн боловсон хүчнийг системтэй бэлтгэх, мэрэгжил дээшлүүлэх урт багийн хугацааны сургалтанд хамруулах, энэ үйлсэд уран бүтээлчид мэрэгжлийн эрдэмтэн судлаачдыг татан оролцуулах, орон нутаг судлах кабинетийг орон нутаг судлах музей болгон өргөдгөж 13 аймагт байгуулсан бөгөөд цаашлаад суманд орон нутаг судлах кабинет байгуулах эхлэл тавигдсан төдийгүй үүнийг үлгэр жишээ болгохын тулд Төв аймгийн сумдуудад жишг музей байгуулах ажлуудыг хийжээ. Улсын төв музейн дэргэд үзмэр сэргэн шинтгэх лабораторийг байгуулан амьтны чихмэл дүрс мөн засал хийх ажлын хэсэг байгуулан ажилласнараа орон нутгийн музейнүүдэд амьтан ургамлын зүйлсийг үзмэр болгон хийж өгөх зэргээр бодиттой туслалцааг үзүүлэхийн зэрэгцээ. Дэлхийн томоохон уралдаан үзэсгэлэн фестивалд хүртэл оролцох болсон байна. Монгол улсын соёлын гавьяц зүтгэлтэн цэвлийн уралсан аргалын чихмэл 1967 онд Югослав улсад болсон олон улсын үзэсгэлэнгээс алтан медаль хүртсэн нь Монголын музейн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн юм. Музейн нэг лабораторид нь Монгол улсын гавьяц цэвэл гэдэг хүний шавар орж лабораторийн нэг хөдөө гадаа явдаг бүхэл ажилд нь явж нэг анхан шатны боловсролтын хамгийн сайн нарийн чамд хийж ирэхгүй бол ажил хөдөлмөр талаар болох учраас их чухалчилж шийдэг байсан. Музейн барилга байгууламжийн хувьд гаргасан томоохон шийдвэр бол 1967 оны 1-р сард Монгол Ардын хувьсгал намын төв хороо сайд нарын зөвлөлөөс гаргасан Монгол Ардын хувьсгалын музей байгуулах тогтоол юм. 1971 он гэхэд
хувьсгалын музей байгуулах бэлтгэл ажлыг хангах, үзмэрийг бүрдүүлэх, шинэ материал сурвалжлан цуглуулах, эрдэм шинжилгээний давалгаа мэдээлэлээр хангах, эрдэм шинжилгээний талаар удирдах ажиллахыг намын түүхийн институтэд даалгаж, барилгын төсөл зургийг 1968 он гэхэд гаргаж дуусгахыг барилгын зургийн төв зөвлөлд тус даалгасан байна. Гэвч ажил төлөвлөгөө ёсоор амар хялбар хурдан шуурхай явагдаагүй бөгөөд архитектор усан дорж байгаа одоо зургаар барилгыг бариад ардын хувьсгалын 50 жилийн ойн өмнө бол зарим агаар жуултай хоолой энтриж баг хийж амжаагүй байхдаа ёсол төгөлдөд нээж байсан тийм хүүхтэй. Энэ одоо хувьсгалын музей харьяанд бол Алтан булгт бол бас мөн хувьсгалын музей байгуулагдсан байсан. Өнөөгийн Монголын үндэсний музей нь сүүлийн 50 гаруй жилийн туршид Монголын музейн хөгжлийн түүчээ болж ирснийг бахархан дурдахын ялдамд тус музейн үе үеийн албан хаагч ажилтнууд хамтран ажилласан бүхэл хүмүүст музейн 100 жилийн түүхт ойн мэнд боломжлож байна. Сан хөмөргийн бүрдэл нь улсын төв музейгээс угсаатан түүхийн баримт их хэрэглэг түүнийг тусад нь авч бүрдүүлснээр үндэсний түүхийн музей байгуулах улмаар шин тутам байгуулагдсан Шингис хаан үндэсний музейн гол үзмрийн цөм нь болсон юм. 1966-аас 1974 оны хооронд улсын төв музейн хувьд хамгийн гол анхаарсан зүйл нь үзмэр баяжуулалт, сан хөмөргийг нэмэгдүүлэх явдал байсан бөгөөд бие даасан хайгуул шинжилгээний ангийг Монгол орны хэмжээнд олонтаа явуулж маш амжилттай үр дүнд хүрч чадсан юм. Үндсэндээ өнөөгийн Монголын үндэсний болон улсын чанартай музейн сан хөмөргийн байгаль, түүх, угсаатны зүйн гол олбор үзмэрийг эдгээр жилүүдэд бүрдүүлж чаджээ. Энэхүү баялаг үзмэр олборт эрдэм шинжилгээний тайлбар тодорхойлолтыг хийх, хамтарсан хээрийн шинжилгээ зохион байгуулах, боловсруулахад эрдэмтэн судлаачдын оруулсан хувь нэмэр маш их бөгөөд тэд ч өөрсдийн судалгааны ажилдаа музейн баялаг сан хөмөргийг ашиглаж ном бүтээлээр туйрвсаар ирсэн төрөн бүтээсээр байгаа шинжлэх ухаан соён гэгэрүүлэлтийн төв нь музей байсаар ирснийг нотолсон юм а. 1950-аад оны дундаас эрдэмтэн судлаачдын бүтээлүүд тухайлбал Шагдар сүрэнгийн улсын төв музейд буй ан амьтад, археологч Дорж сүрэнгийн улсын төв музей дэх Чулуун зэвсэг, Намнам доржийн Мөнх хааны гэрэлт хөшөө зэрэг суурлуудыг дурдж болно. 1960-аад оноос Монгол улсад музейн бие даасан салбарыг хөгжүүлэхэд соёлын яам, музей удирдах газар, улсын төв музейн дарга удирдлагаар ажиллаж байсан Ядам сүрэн, Сумья, Тунгалаг, Цэрэндо, соёлын сайд бод, Сосор барам, Сумья, Лувсан вандан, Балдан доржийн арилди, ардын зураач төрийн шагналт сүлтэм, соёлын гавьяас үтгэлтэн Цэнд очор, соёлын гавьяас үтгэлтэн Даваа самбуу, эрдэмтэн Наваан, Намнан дорж зэрэг хүмүүсийг тэргүүн гэгнэнд дурдж болно. За мөн музейд ажилласан олон ажилтнуудыг төр засгаас хөлбөр зүтгэлийг нь үнэлж гавьяа цолоор шагнасан байдаг. Тухайлах юм бол 1954-өөс 1982 онд Улсын төв музейн ерөнхий чихмэлгийн мастраар ажиллаж байсан Цэвэлгой 1974 онд соёлын гавьяа зүтгэлтэн цолоор шагнагдсан. За мөн Улсын төв музейн ерөнхий зураачаар ажиллаж байсан Нанзад Сүрэнгой 1984 онд бол динозаврууд гэдэг бүтээлээрээ бол мөн соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан байдаг юм а. За мөн 1982-оос 91 онд музейг удирдах газар, за Улсын төв музейн захирлаар ажиллаж байсан Даваа самбуугай 2001 онд соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан. Манай ууган гавьяат Цэвэлгойн шавь Дагимогой бол 2013 онд бол байгаль орчны гавьяат ажилтан цолоор шагнагдсан байдаг юм а. Ийхүү Монголын төр засгаас музейн үйл ажиллагаанд онцгой анхаарч, бие даасан удирдах байгууллагыг бий болгож, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, төрөлжсөн болон салбар музейнуудыг төв орон нутгуудад байгуулж, мэрэгжил арга зүй, үзмэр баяжилт, судалгаа шинжилгээ, бодлого үйл ажиллагааны хувьд дэмжин ажиллаж, үндэсний чадварлаг мэрэгжилтнүүдийг бий болгож чадсанаар 1990 он болоход Монголд музейн нэгдсэн сүлжээ бүрэн биеэн даасан соёл шинжлэх ухааны төвүүдийг бий болгож чадсан билээ. Гэвч нийгмийн шилжилт, өөрчлөлт, үндэсний үзлийн нэгдмэл ойлголт,
үзэл сурталын хямрал, эдийн засгийн уналт зэрэг олон хүчин зүйлсээс хамаарч музейн салбарт нийгмийн бусад салбарын ажил хямрал нүүрсэн нь тодорхой. Монголын музейн түүх бол сорилт, урам зориг, шинчилтийн замнал байсан. 1990-ад оны шилжилтийн үеэс эхлэн музейн үйл ажиллагаа дэлхийд дахинтай харилцаж, шин туршлага, арга зүй нэвтрүүлэх боломжтой болсон нь өнөөдрийн музейн шинжилтийн суурийг тавьсан гэж хэлж болно. Цэндээ бид хоёр гол нь санаачилж 1990 онд бол энэ хувьсгалын музейг татан буулгая. Төв музейг байгалийн музей, хувьсгалын музейг бол энэ үндэсний түүхийн музей. Ленин музей бол одоо Монголд хэрэггүй болчихж байгаа байхгүй юу? Ерөөсө үзэл сурталаараа. Тэгэхээр Ленин музейн барилгыг дөрсгөрлийн музейг оруулъя гэсэн ийм одоо санаачлагыг тэр үеийнхээ соёлын яамд тавьж байсан юм л да. 1990-ад оны нийгмийн өөрчлөлтийн дараа музейн нөхцөл байдал хүндхэн болсон ч нөгөө талаас нь дэлхийд дахинтай харилцах боломж бүрдэж, шин чиглэл, шин арга зүйгээр ханган ажиллах боломж бүрдсэн ба дэлхийн музейн салбар өндөр хөгжсөн улс орнуудтай хамтран ажиллах, мэргэжил дээшлүүлэх, тэднээс сургалт арга зүйн зөвлөгөө авах, хамтарсан хээрийн судалгаа явуулах, зарим олон улсын чанартай үйлсгэлэнд оролцох, боловсон хүчний өөрчлөлт гарсан он жилүүд байлаа. Гэхдээ энэ цаг үед буюу 1996 оноос Монгол улсад соёлын яам татан буугдаж, бусад салбарын яамны бүрэлдэхүүнд багтаж, нэгдсэн сар хүрээтэй бодлого явуулах боломж хумигдаж, хавсраг байдлаар музейн үйл ажиллагаанд хандаж байсан нь доголдол буй болгож, урт бүгийн хугацааны төлөвлөлт багтаа, боловсон хүчний нэгдсэн бодлогогүй, бүрэн шинчлэгдэж чадалгүй сүүлийн 30 жилийг туулж байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрөөр хэлбэл музей удирдах газар татан буугдаад соёлын яамд музей хариуцсан ганцхан мэргэжилтэнтэй өөр том аппарат байхгүй болсон энэ тохиолдолд бол орон нутгийн музей эзэнгүйт ийм хандлага гараад улсын тоолгыг бол түүх соёлын дурсал зүйлийг хамгаалах тухай хууль гэж тухайн үед мөрдөгдөж исэн. Энийний дагуу 4 жилд нэг удаа тоолох байсан. Энэ тоолго бол хийдэггүй 10 жил болсон байсныг хяналтын одоо байцаагчийн хувьд бол одоо шаардлага тавьж энийг бол хийж хамтарч хийгээд бид бол нэлээд ажлуудыг цэгцэлсэн. Маш их олон доголдлууд гарч ирж тухайн үедээ бол одоо нийгэм даяараа бас нэлээд сенсац болж одоо үзмэр холигдсон, солигдсон, алга болсон тийм ээ эзэнгүүцсэн ийм явдууд бол нэлээд гарч ирснийг тухайн үед нь засаж янзалж чадсан байгаа. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөх ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Шингис хаан үндэсний музей байгуулах засгийн газрын тогтоол батлуулсан нь түүхэн шийдвэр байсан бөгөөд хүнд хэцүү нөхцөл байдалд байсан ч төлөвлөсөн хугацаанд хамгийн ихээхэн хөрөнгө оруулалт оруулж музейн салбарын 100 жилийн түүхэнд хамгийн томоохон стандарт бүтээн байгуулалт хийж чадсан. Өнөөдөр та бидний өмнө сүндэрлэн байгаа Шингис хаан хаад язгууртны музей бол манай ард түмэн бидний үр хүүхэд ирээдүйн хойч үе маань эх орн ард түмэн өвөг дайдас үүх түүх үнэт зүйлээрээ бахархаж эх орн чөлслийг төлөвшүүлэх дэлхийд дахинаа эх орноо сурчлан таниулах агуй түүхэд Монгол үндэстнийг оюун санаа зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн хувьд нэгтгэн зангидах, үндэсний эмнэлгийг бэхжүүлэхэд асар их хүнтэй хувь нэмэр оруулах болно. Цаашид Монгол төр манай эрдэмтэн судлаачид бидний ирээдүй болсон үр хүүхэд хойч үеийнхэн маань их хаалтынхаа үйл хэргийг улам үргэлжлүүлэн судалж, сурталчлан таниулж, Монгол түмний их бүтээн байгуулалт, багтал омогшлын бэлэгдэл болсон их хаалтын музейг өргөтгөн хөгжүүлж, үзмэр үйлчилгээ, сан хөрөнгийг нь арвижуулан, баяжуулж, дэлхийн нийтийн анхаарлыг татсан түүхийн музей олон улсын судалгааны төв болгон хөгжүүлэх учиртай юм а. Хүн соёлын яамнаас бодлого үйл ажиллагааны хувьд музейн салбарт үндэсний хэмжээний археолог, угсаатны музей, орон нутагт
Хинти, Ойволтай, Өмнө говь, Дормод зэрэг аймагуудад томоохон хэмжээний музей, түүх соёлын дурсгал бүхий газруудад мэдээллийн төвүүд байгуулж, урд өмнө байгуулсан хар хором, Эрдэнэ зуу, хөшөө сайтам зэрэг орон нутаг дахь улсын чанартай музейнуудын хөгжлийн бодлогод анхааран ажиллаж байна. Одоогийн байдлаар одоо манай улсад төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей, хувийн хөвшлийн 2 музей улсын бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс гадна Монгол банк, хил хамгаалах, онцгой байдал, цагдаа, шинжилгээ ухааны байгууллага хүрээлэнгүүдэд нийт одоо 16 ширхэг бэсрэг музей улсын бүртгэлд орсон болвол сүүлийн жилүүдэд улсын салбар бүх газруудад одоо өөрийн салбарын түүхийг болон үйл ажиллагаагаа сурталчилгаж чиглэсэн музейн танхим үзмэрийг одоо байрлуулж музей үйл ажиллагааг эрхлэх их сонирхолтой болсон байна. 2023 оны байдлаар сая 333,616 хүн музейгээр үйлчлүүлж байна. 704,700 орчим арга хэмжээ зохион байгуулагдсаныг 2019 онтой харьцуулбал үзэгчдийн тоо 25% нэмэгдсэн, орлогын тоо 2 дахин өссөн байна. Музейн үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор 4 жил тутам хараатгасан хуулийн этгээдээр үнэлгээ хийлгэж, 6 жил тутам үзүүлэлгээ шинчилж, 8 жил тутам тусгай зөвшөөрлөн сунгуулснаар үзүүлэлт дэглэлтийг байнга шинчлэх, үйлчилгээний чанар аюулгүй байдлын хүлийн зөвшөөрөгдсөн тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэхэд үйл ажиллагаа нь чиглэгдсэн байна. Шинэ баригдсан ч бай, хуучин барилгад үйл ажиллагаа явуулж байгаа ч бай, музейн одоо гол асуудлын нэг бол аюулгүй байдал, хадгалт хамгаалтын орчин, эрсдлийн асуудал байгаа. Тийм учраас өнөөдөр олон улсад ч гэсэн одоо энэ эрсдлийн менежмент буюу соёлын хувийг эрсдлээс яаж урьдчилан сэргийлэх үү, эрсдлийг яаж ирэмблэх үү, энэ эрсдлийг одоо сааруулах, бууруулахын тулд музейн салбар бол сүүлийн үед холбогдох одоо салбаруудтай үйл ажиллагаа явуулж байгаа. Харьцангуй музейн салбар дотор бол ийм шинэлэг одоо ийм чиглэл гарч ирж яваад бол манай музейхэн бас энд анхаарал хандуулж ажиллаж эхэлж байна. Музейн аюулгүй байдлыг музейн орчны барилга байгууламжийн сан хөмөргийн гэсэн 3 төвшөнд авч үзсэн үндэсний стандарт тогтоох эрх зүйн үндсийг тавьж аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны механизмыг бүрдүүллээ. Музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалтныг томилоход тодорхой шаардлага тавьж түүний мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тогтоон хариуцлагын механизмыг бий болгохын зэрэгцээ хараат бус тогтвортой ажиллах санхүүгийн хувьд бусдын нөлөөнд автахгүй байх нөхцөл бүрдүүлэх зорилгоор 8 жил тутам 1 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 2022 оноос олгож эхлэхээр хуульд тусгалаа. 2021 онд Монгол улс анх удаа музейн тухай хуультай болсон. Өөрөөр хэлэх юм бол музейн үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох. За музейн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх. За дээрэс нь музейн мэрэгжлийн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх гэдэг. За мөн одоо соёлын өвийн их төрх бүрэн бүтэн байдал, оршин тогтнох чадвар сөргөөр нөлөөлж байгаа нөлөөлөх үйц тэр эрсдлүүдийг хориглох гэдэг юм уу, тэрний хамгийн доод хэмжээнд байлгах ийм одоо суур асуудлууд бол энэ хуульд орсон байна. Музейн тухай хуулийг баталснаар анх удаа музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тусгайлан хуулиар зохицуулж, үндэсний баялаг, соёлын үнэт зүйлсийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны тар хүрээ нэмэгдэж, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, аюулгүй байдал хангагдан музейн нийгэм эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэж, музейн хөгжлийг шин шатанд гаргах таатай нөхцөл бүрдлээ. Дэлхийн ертөнцөө танин мэдэх, өнгөрснөөс ирээдүг төсөөлөх, урлагийн сайхныг бишрэх, ондоошил ба ижилслээ ойлгох олон зүйлийг музей танд олгож байна. Ингээд Монголын музейн түүхэн замнал, Монголын үндэсний музейн талаар та бүхэнд танилцуулъя. Монгол нутагт хүн анх амьдарч эхэлсэн цагаас өнөө хүртэлх түүхийг үзүүлсэн олон танхимтай ажиллаж байгаад 2003 онд нэн эртний түүхийн танхим, 2004 онд түргийн үеийн танхимыг засварлан үзэг шолонд толиулж эхэлсэн нь олонний талархлыг хүлээсэн юм. 2004 оны 4 сараас тус музейн улсын эрдэм шинжилгээний байгууллагын статустай болсноор түүх археолог, угсаатан зүйн судлалаар
дотоод гадаадын байгууллагатай хамтран гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдсэн байна. Монгол орны соёлын салбарын чухал бүрэлдэхүүн хэсэг болж 100 жил оршин тогтносон энэ хамт олон музейн үйлчилгээг олон улсын жишгт хүргэж өргөжүүлэх, сан хөмрөг хадгалалт хамгаалалт, үйлчилгээний соёл орчныг сайжруулах, судалгааны болоод гадаад дотоодын соёлын байгууллагуудтай хамтран ажилласан амжилтаар хүүхд 100 жилийнхэн ойдон бэлэг барьж байна. За үндэсний музей маань одоо олон улсын гадаад дотоодын музей, хүрээлэн, ихтэй сургууль болон одоо мэргэжлийн хөтөж тайлбарлагчийн холбоо зэрэг төрийн болон төрийн бас байгууллагуудтай өргөн дэлгэр хамтын ажиллагааг өрнүүлж явуулдаг бөгөөд одоо үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9020-15-ыг нэвтрүүлсэн байна. Музейн бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсэн музейн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, бодлогоор хангах, өдөр тутмын ажилд хяналт тавих, үйлчилгээг хэвийн ханган явуулах, сан хөмрөгийг болзошгүй эрсдлээс сэргийлэх үүрэгтэй. Тус хэлтсэн 7 ажилтнтай бөгөөд тэднээс 1 магистр, 6 бакалавр зэрэгтэй байна. Сан хөмрөгийн алба. Тус албаны ахлах, бүртгэл мэдээллийн санч, тоо бүртгэгч, сан хөмрөгч, сэргээн засварлагч гэсэн 9 ажилтны 50% нь магистр, 90% нь 4-өөс дээш жил дотор суурьшилтай ажиллаж 14 сан хөмрөгт Монголын соёлын өвийн 60 мянган үзмэрийг стандартын дагуу хадгалж байна. Аливаа музей үйл ажиллагаа нь үндсэн сан хөмрөгтэй тулгуурлан явагддаг. Монголын үндэсний музейн нийтдээ 13 төрөлцсөн сан хөмрөгтэй. Тэдгээрт нийт эртний чулуун зэвсгийн үеэс өнөө үеиг хүртэлх археолог, түүх угсаатан зэвс, шашин шүтлэг, урлаг, уран сайхны гэсэн төрөл зүйлийн 60 гаруй мянган үзмэрийг хадгалж байна. Монгол улсын хэмжээнд хамгийн том сан хөмрөг тооцогддог буюу улсын хэмжээнд 200 мянга гаруй үзмэр байдгийн 30 орчим хувийн манай сан хөмрөг эзэлдэг. Музейн эрдэм шинжилгээний төв нь археолог, угсаатны зүй, дундад болон шинэ үеийн түүхээр мэргэжсэн 10 эрдэм шинжилгээний ажилтны 4 нь доктор, 4 докторант, 2 магистр, 1 магистрант байна. Эдгээрийн 6 нь археологч, 3 нь түүхч, 1 нь угсаатны зүйч гэлээ. Энэ хамт олон Америкийн нэгдсэн улс, Солонгос, Герман, бүгд найрамдах Хятад улсын их сургуулийн мэрэгжил нэгтнүүдтэй хамтран археологийн судалгаа хийж мөнхөө эрдэм шинжилгээний нүүдэлчдийн өв судлал болон музейн үзмэр, эдүүлгийн зүйлдер тулгуурласан судалгааны бүтээлүүдийг суурлаар олонний хүртэл болгож ажилладаг. Энэ жил анхалж одоо бид нар үндэсний хэмжээний 2 дахь археологийн судалгааг эхлүүлэх гэж байгаа. Энэ нь бол Төвийн Цэлэнг аймгийн Ерөөсмийн нутагт байгаа эртний тариалангийн сууринг малтаж судлах. За энэ нь бол хүнийгүй үеэс эхлээд 13-р зуун дундад эртний үеийн болоод одоо 17-р зууны үеийн гэсэн олон соёл давхаргыг хамарсан ийм суурин байгаа. Тэгэхээр энэ суурин бид нар малтаж судлаж одоо шинжлэх ухааны эргэлтэнд оруулах талаар бид оруулахаар одоо зорж байгаа. 2008 онд арга зүйн төвийг үүсгэн байгуулж улсын хэмжээний бүх музейн ажилтнуудад мэрэгжлийн туслалцаа үзүүлэх, мэрэгжил арга зүйн сургалт дадлагын ажил зохион байгуулах, ном гарын авлага мэдээлэлээр хангах үндсэн үүрэгтэй ажилладаг юм аа. Тус алба 6 ажилтнтай бөгөөд 1 доктор, 2 докторант, 1 магистр, 2 бакалавр ажилтан ажиллаж байна. За манай төв бол захиалгат болон төлөвлөгөөт сургалтыг улс орон нутгийн музейн ажилтнуудын, музейнүүдийн албан хүсэлтийн дагуу зохион байгуулж явуулдаг. Сургалт зохион байгуулахаас гадна бол музей судлалын эрдэм шинжилгээний цуврал бичгийг жил бүр эрхлэн хэвлүүлдэг. За музей судлалын эрдэм шинжилгээний цувралжиг маань анхлан 1968 оноос хойш бол хэвлэгдсээр байж байгаа. Үүнээс сурал бид бүхэн асралтгүй жил хэвлүүлдэг. За мөн түнчлэн тусгаалсан сэдвийн дагуу музейн одоо тогтмол хэрэгжүүлдэг үйл ажиллагаанд хэрэг болох үс гарын авлага зөвлөмжүүдийг жил болгон одоо хэвлүүлж музей судалт бол үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэж үздэг. Боловсрол олон нийтийн хөтөлбөр, маркетингийн албаа. Музейн бүхий л үйл ажиллагааг олон нийтэд таниулах үүрэг бүхий 9 ажилтнтай ажилладаг. Боловсролын ажилтан, маркетингийн ажилтан, олон нийтэд харилцах ажилтан, номын санч, тайлбарлагч нар энэ багийг бүрдүүлдэг юм аа. Мөн одоо гадаад харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлийн хүрээнд бид нар сүүлийн жилүүдэд олон улсад нэр хүндтэй томоохон музейнүүдтэй хамтын ажиллагааг маш амжилттай эхлүүлсэн. Хамгийн одоо сүүлийн жишээ бол 2023 онд Кембриж их сургуулийн Монгол судлалын хүрээлэнтэй
хамтын ажиллагааны санамж бичиг дураад энэ санамж бичгийн одоо хүрээнд бид тусгай төсөл дээр хамтарч ажиллаад Монгол улсад Монгол бүү уламжилт ангаан ухаан сэдвт ийм тусгай үзэсгэлэн зохион байгуулсан. За мөн түнчлэн Азийн музей, үндэсний музейнүүдийн холбоонд албан ёсны гишүүн эрхтэйгээр оролцож жил бүрийн одоо чуулганд оролцох музейн орчин үеийн дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагыг хилэлцэх бэлтгэлүүдийг манай судлаачид бас жил болгон очиж тэр чуулганд танилцуулж байна. Аюулгүй байдал үйлчилгээний алба. Тус алба нь музейн байнгын болон төр үзэсгэлэнгийн аюулгүй байдал, музейн барилга, орчны аюулгүй байдлыг сахин хамгаалж, тохиолдол хамгааллын нэгдсэн системээр хянах, үзэгч үйлчлүүлэгчдийн тав тухтай цэвэр аюулгүй орчныг бүрдүүлэн ажилладаг. Нийт 19 ажилтнтай бөгөөд 7 бакалавр, 2 политехникум зэрэгтэйгээр тус ажиллаж байна. Аюулгүй байдал үйлчилгээний албаны ерөнхий чиг үүрэг нь бол үзэгчдийн аюулгүй байдлыг хангах, ажилчдын аюулгүй байдлыг хангах, тэдний ажиллах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, үзэгчдэд сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээ үзүүлэх явдал байгаа юм. Монголын үндэсний музейд 2021 онд зөв дижитал музейтэй хамтран одоо AR контентуудыг бэлдэн тусгай төхөөрөмжөөр олон нийтэд өөрчилснээр энэ нь тухайн жилдээ одоо оны шилдэг дижитал контент олж мөнгөн мод шагнал авсан байгаа. Музейн судалгаа, боловсрол, соёлын өвийг хадгалан хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг. Бүх шинжлэх ухаан, урлаг, соёл, байгаль орчныг багтаасан олон салбарын үн цэнтэй баримт эд зүйлсийг агуулдаг. Эртний соёл иргэншил, дурсгалт үйл явдал, хүмүүсийн амьдрал, түүхийн чухал үйл явдлуудыг илтгэх эд зүйлс, баримтууд, орон зураг, баримт, гарууллын бүтээлүүд зэрэг үлсгэлэнгийн үн цэнтэй эд зүйлс. Амьтан ургамлын үлдэгдэл, чулуужсан мод, эрдэс чулуу, газар зүйн онцлог баримтууд, эртний хүмүүсийн амьдралын улмөр болох багаж хэрэгсэл, орон сууцны үлдэгдэл, зэвсэг, техник технологи, сансар судлал, физик, хим, биологийн хүүхэн болон орчин үеийн нээлтүүдтэй холбоотой үзмөрүүд, олон үндэстэн арга түмний соёл ахуйн амьдралын тухай баримт материалууд, хөгжүүлэлт бүхий орчин үеийн технологиор бүтээгдсэн интерактив үзмөрүүд гэдэг. Соёлын өвийг ирээдүйн үед өвлүүлж, олон нийтийг мэддэг боловсролоор хангах зорилготой. Өнгөрсөн одоо ирээдүйн цагийг нэгэн дор таниулах мөнхийн өвийн үүр болсон Монголын өв соёл, соён гэгэрлийн ордон, музейн салбарын гэгэн үйлс үргэлж хөгжин дэвжихийн ёроол өргөе.